За нэг ийм сайхан классик Америк булчин байна да. 1968 оны Pontiac GTO гэдэг. Одоо яалтчгүй Америк классик булчингуудын анхдагчдын нэг бол яалтчгүй мөн л гэж ярьдсан байлаа. Одоо Camaro, Mustang, Charger, Challenger гэл тэ. Тэр юм гоё классик юм Америк булчингуудын тоонд бол яалтчгүй ордог л гэж ярьдсан байлаа. Энэ машиныг би Калифорниас аваад тэгээд Норт Каролинад буулгах гэж байгаа. Хувь хүнээс хувь хүн худалдаж авч байгаа юм байлаа. Би сонирхоод хэдээр авсан гэсэн чинь $37,000 кэш. Энийг бол одоо зарж байгаа хүн нь бол нэг 10-аад жил хадгалсан юм байлаа. Ерөнхийдөө бол миний бодлоор одоо авч байгаа хүн нь бол энийг бас дахиад жоохон янзлах хэрэгтэй юм байлаа. Яг уу өнгө нь бол яг уу дайжгүй. Гэхдээ бол жоохон юм бүрсийсэн байгаад байгаа байхгүй юу. Тэгээд жоохон реминтрийн солиод тэ энд одоо жишээ нь толин байхгүй энэ минь нэг жоохон хуучвтар нэлээд гоё янзлаад гялтаасан юм болгоо онолж ин тасархай юм бэлээ. Тэгээ асуугаад хэдэн морины хүчтэй вэ гэсэн чинь ойролцоогоор нэг 740 морины хүчтэй л гэж тэгжилээ. Гоё юм бэлээ. Хэдэн майл явсан? За энэ ч одоо юу вэ? 5056 майл явсан гэж шүү дээ. Бараг шинээр байгаа юм шүү. За доторх нь гэвэл дээр манай эн чи ингэж онгод юм байна. Ямар сони. Энд чинь нэг баг багт 69 марис чинь ингээд эндээ нэг юм байруултаа тэгээд ингээд түлхчихдэг байсан шүү дээ. Эн чинь бол арай орчин үеих бас эргүүлж онгоолгож чаана. За энэ бол ингээд онгоолготой хаагтчихж байгаа. Тэгээд дэлгүүрээр астгүй юм байлээ. Сүүлд нь өөрчлөсөн юм шиг байна. Энэ улаан канопыг дарангуут асна. Механик вин мотортой доторх моторх нь бол сандлын савхмайх бол гоё өнөө. За нэг юм машин байна. Наа дэмждэг эрхэм хүндэд үзэгчтэй зориулаад бүр буулгаад бичлэг хийж байна да. Тэрнээс гадна нэг жижигхэн мэдээлэл байна. За Facebook, YouTube хоёр маань ерөнхийдөө нэлээд олон дагагчтай болж байна. Ялангуяа Facebook маань удахгүй 20,000 болох нь. За тэгээд тэрийгээ дагаад айгүй олон коммент, за хэдэн 100 мессежнүүд бас ирж байна. Ихэнх нь асуултууд байна. Заримуд нь амжилт хүссэн байна. Тэр болгондоос хариулж чадахгүй байгаа. За гэтэл Instagram-ийн маань хүмүүс тоохгүй байна. Одоо нэг 100 дагагчтай байна уу юу байна. Тийм болохоор ингэж бодлоо. Олон комментүүд, мессежээр ирж байгаа асуултууд тийм ээ. Тэдрийг би зөвхөн Instagram дээр сонгож агаад Instagram-да би жижигхэн reel маягийн видеогоор асуултанд хариулна, комментэнд бас хариулна. За ерөн сайтай муутай одоо намайг оромжилсан юу байна ерөөсөө ингээл тухай бүртэн ингээл за энийг хийчихгээл жижигхэн видео маягаар зөвхөн Instagram-да бичлэг болгон оруулъя гэж бодлоо. Instagram-ыг дагаараа яг одоо доор хаягийн тавьчих. Доор хаягийн тавьчих. За тийм болохоор Facebook, YouTube-д оруулж байгаа бичлэгүүд доор коммент үлдээгээрэй. Би ингээ харж агаад Instagram дээр reel маягаар хариулна шүү. За жишээ нь одоо Instagram руу ороод үзээрэй. Нэг хүний асуултанд би хариулаад жишээ болгоод тавьсан байгаа. Асуултанд хариу аавь гэж бодох юм бол Instagram дагаараа бичлэгнүүд орно шүү. Энэ машин надад зогч гинөө. За дараа уулзлаа. Bye.